Hey, what's up, Kairos? Welcome back, guys. Тэгээ шингэн бичлэгээр уулзж байгаа да. Дахин дата байна. Тэгээд Wonderboy-гийн дуу өчигдөр шин цацгдсан. Эндхийн цагаар. Тэгээд сая босч ирээ шууд. Мэдээд. Тийсээ гоё шалаа. Hey, what's up, Kairos? Welcome back, guys. Тэгээ шингэн бичлэгээр уулзж байгаа да. Тата байна. Нөхөө бичлэгэн дээр хэдүүлээ Wonderboy-гийн сүүн зам гэсэн дуун дээр reaction хийн. Тэгээ өчигдөр цацгдсан байгаа. Тэгээд антаа сонсцгоё. God damn, you know who I am. Зя. Чихвчиг зүхэн. Вайн тийм үү. Тэгээ яах хэрэгтэй вэ? Нэлэгцээ бичих хэрэгтэй тийм үү? За. Тэгэхээр та бүхний харж байгаачлан яг одоогоор 59,000 view-тэй байна. Monster-ын суугаар мэдээс цэцсэн. 6 сарын 17 2020 7000 лайктай 228 дизлайктай байна. Тийм байна. За эхлүүлцгээе. Monster. Шика биш ишка гэж унших хэрэгтэй гэлөө тэ нэг. Продюсер нь тэгээд камерамен дээр сэнтэй эдитор Рэмзи. Яг энэ бол яг клипний үндсэн бүрэлдэхүүн шүү дээ. Яг Monster-ын ассистент Баттүрий гэдэг. Баярлаа. 3 дахь цомгийнх нь дахин нэг хүүхдүү байх болов уу? Дэм. Morant-ын edition өмсгөл шүү дээ. Энэ өмсгөлс гоё байл шүү дээ. Old Grills өмсгөл. Бүжиглэж чадахгүй тэгвэл. Окей. Зарим юм шиг юм шүү дээ. Миний төрх баг галактик, дунууд нахтргууд найстик, зүдэндх дээд заараас байж та. Тэ beat by God. За окей. Сисэ байхгүй. Миний төрх баг галактик, дунууд нахтргууд найстик, зүдэндх дээд заараас шилжин доод гэл баруу, айлын сүн замаар, цасайлан миндамаар, бясалгал түүр зуур, будаан дээр төгтөх зүү. Урд нь би явж байсан гүр, дахиад бас тарах байсан нүр, гарчиг өгөөд ихлүүлээд хайсан дуунуудаа сансаа. Жигүүргүү, James Bond ураад тачсан зураг. Жигүүргүү, James Bond гэж. Нэлээх графиктай клип болсон юм шиг байна те бас өнгөлөг. Гарчиг өгөөд ихлүүлээд хайсан дуунуудаа сансаа. Жигүүргүү, James Bond ураад тачсан зургийн дэвтэр бас бодгийн харандаанууд. Намайг чи болгосон байна. Би дуу хийж байна гэдэг чинь чамд түлчилж байна. Гэсэн үг мөн хүсвч өөр хөгжмийг ол хөжилийг сонгонжихөө байр. Нийслэг машинда сон тавхин завсарлахгүй. Хасаагүй гариггүй харагдаа. Уран чинглэг ачаа агаар төвч өгч байна. Сарн Зарим нь сурчлах юм уу? Гүйстэй. Гүт харагдаа. Уран чинглэг ачаа агаар төвч өгч байна. Сарн дээр газар дох бэлэн бод шингүүд чөө. Францаронсон хамтаа амьд. Ятэн вандаа бүр өгчээдэг шүү. Францаронсон хамтаа амьдэрч байсан ч Багдадад Platinum Tripsig байсан чамтай хос бандана. Ихэнтэй газар дургүй стимэн хурцл private уцаа хагаад мөрөдлийг чин шүнжин сонсож одоор айлын. Хамт BMX сонаднаар жаргаж байгаа газар руу харж байгаа нүч нүсэл чидэн хоёр хазар руу хувцсанд нь биш хүнд бин дууралсан ч анзаарсан. Би чамтай үгүй чамайг тань. Өө ядж хат бит ямар гоё юм бэ вэ? Хой бэж. Хандаг хийсэ дахиад сонс. Францаронсон хамтаа амьдэрч байсан ч Багдадад Platinum Tripsig байсан чамтай хос бандана. Их хүнтэй газар дургүй стимэн хурцл private уцаа хагаад мөрөдлийг чин шүнжин сонсож одоор айлын. Хамт BMX сонаднаар жаргаж байгаа газар руу харж байгаа нүч нүсэл чидэн хоёр хазар руу хувцсанд нь биш хүнд бин дууралсан ч анзаарсан. Би чамтай үгүй чамайг таних хэрэгтэй. Эхлээд асуу яг хэд байгаа чамд над чиг хэрэгтэй. Үнэ хэлээ төсөлдгүн би Кардашиан шиг эмэгтэй.
Йоо энэ жоохон охин тэгтээ бүр алж ин төхөө. За дахиад нэг яв энэ бүр лаагаад байна. Францаронс хамтаа амьдарч байсан ч Багдад Ладан трипсик байсан ч хамтаа хос бандана их хүнтэй газар зургуу стриминг хурцл private за хагаад мөрөдлийг чин шүнжин сонсож одоор айлон BMX сонаднаар жаргаж байгаа газар руу харж байгаа нүч нүсэлчэд нь хоёр хазар руу хувцсанд нь биш хүнд минь дууралсан ч анзаарсан би чамтай үгүй чамайг таних хэрэгтэй эхлээд асуу яг хэд байгаа чамд над чиг хэрэгтэй хэлхий төсөлд хүн би карташан шиг эмхтэй гихнэр авъя гэхээр 3 цамгийн гэрээтэй нэг машинда сон тавхин завсарлахгүй хасаагүй гараггүй харагдаа 3 чингэлэг ачаа агаар төвч өгч байна сарн дээр газар дох бэлэн бод чимгүүд чөө Ай Окей. За бүжиглсээр байгаа зарим авчиж байгаа юм те. Ямар ч гоё энергитэй ямар ч хөрхөн дувдээ. Хамгийн эхлээд баяр хүргэх хүн бол бяцхан байлаа. Гоё бүжигллээ. Тэгээд дараагийнх нь гэвэл Maggot-ийн beat амар гоё vibeтэй явж байна. Яг 100-ны өнгөлөг нартай өдрийг санагдуулсан. Амар гоё өнгөлөг байна. Тэгээд Wanda Epo хоёрын хувьд бол Wanda-гийн хэсэг үнэхээр fire байлаа. Үнэхээр гоё catchy өгнөд. Flow-нч яасан ч гоё баг баригч гэж тийм ер нь баригдахгүй шүү дээ. Яг яаж явах гээд байгаа нь тодорхойгүй яг. Тэгээд нэг юм сүртэй холболтууд байхгүй. Хэрнээ яг юм диг гэж яриадсэн шүү дээ. Үгнийхээ төгсгөлийг ингэ тод хэлж байгаа нь биттэйгээ уусаад яг ингээд гоё ялаа нөгөө groove-тэй гэж ярьдэн шүү дээ. Нөгөө хөгжмийн groove гэж байдаг. Нөгөө хөгжмийн хүмүүс бол янз бүрээр тайлбарлалт юм байлаа л да яг яг тэр хөгжмийн зохиолчид бол ингээд groove гэдэг юм ингээд юу гэдэг лээ би мартчихжээ уулан тэр юун дээр Wolfism-ийн 2 дахь цомог дээр яаж ахтаа би аюулна эвтэйхэн тайлбарлалцээ одоо тайлбарлахсан чинь чадахгүй наа яг ойлгосноор тайлбарлал яг ингээд хүнийг дотроос нь ингээд нэг юм хөдлөгдөг нэг юм биш үү одоо хөгжим сонсонгууд нэг дотроос нэг ингээд өнгөлөд идэв шүү дээ яг тэрийг л яг groove гэдэг байгаа юм байлаа яг тодорхой барьсан юм тодорхойлт бол байдаггүй яг мэдээж энэ чинь хөгжмийн зохиолч болон артистуудын мэдрэмжээс шууд гардаг юм болохоор тодорхойлох юм үг математик шиг юм тодорхойлчих юм байхгүй учраас янз бүрээр тайлбарладаг. Тэгээд ер нь бол яг үндсэндээ бол зүгээр л хүний яг юм доторх groove-ийг ингэж дотроос нь ингэж бүжиглүүлэх дотроос нь ингэж допамины ялгаруулах ч гэдэм үү. Тиймэрхүү юмыг л яг groove гэж яриад байгаа юм байна. Тэр нь бол үнэхээр гоё санагдлаа. Тэгээд энэ нь бол мэдээж Maggot-ийн энэ beat-тэй бол шууд холбоотой. Тэгээд энэ дээр нь уусгаж өгч байгаа ялангуяа Wanda-гийн хэсэг үнэхээр catchy бас юу санагдлаа. Тэгээ одоо group сайтай дуу гэх юм бол Drake-ийн одоо дуунууд эдэн штэ Nice for What тэгээд нөө challenge болоод байсан дуу чи явлаа. Drake-ийн хэд хэдэн дуунууд байдаг яг юм дотроос нь хүнийг бүжиглүүлэхэд зориулттай. Тиймэрхүү юмыг яг group байгаа юм байна лээ. Тэгээд миний ойлгосноор бол тэгээд хүмүүс л янз бүрээр тайлбарлаж байгаа юм байна. Тэр нь хамгийн их таалагдлаа. Тэгээд яг тий нааштай зуны гоё нартай өнгөлөг өдрийг санагдуулсан гоё дуу болсон байна. Тэгээд цомгийнх нь 3 дахь цомгийнх нь хүүхд дуу нэг хүүхд дуу бах. Тэгээд ер нь бол аялгуугаас хойшоо гаргасан дуунуудыг харж байхад бол цомгоо нэлээд бүүстэлж өөх хитэн дуунуудаа клип хийгээд цацж ах шиг байна. Тэгээд тэр нь ч гэсэн ингээд цомог дээр нэлээд хайп үүсгэж байна. Тэгээд хурдан стриминг болон юун дээр гараасаа гэж бодож байна. Apple Music, Spotify ч гэдэг юм уу те дижиталаар хурдан гараасаа гэж бодож байна. Яг юуны нээлт бол хийх болов хийхгүй болов тэрийг сайн мэдэхгүй л байна. Тоглолттой нээлт бол хийж байгаах нь хөл 20 цэртэй холбоотойгоор тийм байна. Тэгээд та нар бас сэтгэлдлүүдэд оролцаарай. Wanda Epo-гийн сүүлийн цомог дээр хэр хүлээлттэй байна. Сая гаргасан сүүлийн 3 дууных нь бас хамгийн гоё дуу нь ямар дуу байв аялгуу, буруугүй, сүн зам ч гэдэг нь 3 дууны аль нь хамгийн
таалагдвч гэдэг юм өөрийнхөө санал сэтгэлүүдэд ороо уулзаарай. Тэгээд дууг бүтнээр нь сонсохыг хүсвэл description хэсгээр линк нь байгаа. Тэргээр сонсох боломжтой. Та нарын ихэнх дэхтэй сонсцсон байгаа л хэл та. Гэхдээ тэнд линк нь явж байсан байгаа шүү. Тэгээд Apple Music болон бусад дижиталууд дээр ороод ирэхээр бас миний бичлэгний доор дижиталаар худалдаж авах болон стримд сонсох боломжтой линкүүд нь байршиж байна. Тэгээд хэрвээ дижиталаар орсон байвал линк нь байршуулсан, ороогүй байвал тэгээд ороогүй байна л гэсэн үг шүү тий. За тийм байна. Тэгээд ямар ч байсан гоё дуу байсан баярлаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа түр баяр та. GG